Сайн байцгаана уу? Золоо шоуийг дэмжиж байгаа юм бол subscribe дараарай. Мөн бас Instagram дээр намайг дагаарай @zolocomedian, Apple Podcast дээр 5 модтой review өгч дэмжээрэй. Баярлалаа. За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ Золоо шоугийн ээлжид дугаар бэлэн болж байна. Тэг өнөөдрийн зочин маань Билгүүтэй aka Beck aka Bekatrina. За тэгээд урилга хүлээж авсанд маш их баярлалаа. За карантинаар юу хийж байна? За карантинаар юу ч хийхгүй байна. Хаяа нууцаар гарч студ руугаа очиж байгаа тэгэл тиймэрхүү л. Би тэгээд найз хүнтэйгээ хамт карантинлэгдсэн. Тэгэл байж лээ. Яг ингээд байхаар юм хийдгүүл юм байна. Яг ингээ карантин чи хүмүүс л ингээд гэрээсээ гарахгүй нэг газарт юу н тэгээ 2-7 хоног бараг болч 2-7 хоногоос бараг илүү болчихлоо. Тэгээд 18 онд тэ уурхаа дээр 2 сар байж ах чи ер нь бас нэг тийм хүл хорио шиг адилхан байсан уу? Тэгэхэд амар өөр байсан. Яг гав ганцаараа тэгээд тэр уурхаа дээр нэг ажил хийж байгаа нэртэй ингээд 100-ны бараг 3 сарын туршид байж байгаа хгүй. Тэнтэй юу байх вэ гэхээр хийж байгаа ажлыг асууж байгаа шүү дээ. Өмнө хийжсэн тэр ажлыг. Тэгээд тэнд юу байх вэ гэхээр нэг нохоо байгаа. Тэгээд нэг түүц нэг юм сэндвич автангаар хийсэн нэг юм дөрвөлжин юм түүц шиг квадрат нэг 3 гэрцэх 3 бараг тийм квадрат нэг юм жижигхэн дөрвөлжин юм. Тэгээд тэрэн дотор ор 100 тэгээ би. Тэгээд 100 модон дунд ганцаараа тэгээд тийм байдалтай ус. Тэгээд тэндээс юугаараа өөр вэ гэхээр өөрийг асуусан шүү дээ. Юу нөр вэ гэсэн шүү дээ. Тэнд надад илүү таатай байсан. Ийм сэтгэлийн зовлон байхгүй тэр чинь хөдөө ганцаараа юмнууд айгу ховор тэгэл юм болохгүй байгаа мэдж байгаа. Тэгсэн ч гэсэн яг энд бол бүх юм одоохондоо байж л ш. Тэгэл гаруул нэг дэлгүүр орчин инээ тэрэ тэ хайртай хүмүүстэйгээ дулаахан гэрч юм уу. Тийм байхгүй ч гэсэн хамаагүй амар байсан. Тэгээ яагаад хүн ингээд ийм эрхүүдий чи ингээд хорж гин ингэж гин тэгж гин гэд хилчгээр цаанаасаа ингээд албаар жоохон тухгүй болчтой юм шиг надад санагдсан. Тий. Надд бол бас яг адилхан байдаг. Одоо жишээ нь өмнөх хотын дарга юу лээ баар шоуны цагийг юу богнохсон байхгүй дээ 4-өөс 2 жил 12 жил би одоо яг сайн санахгүй байна. Тэр үед би нэг тийм юу нэг амар шоудаг мөртлөөд яг тэр үед нь би бүр шүнжэнгөө шоудах юмсаа гэж тийм дургуслуу надад төрж исэн. Тийм шүү дээ. Нэг 4 хүртэл суугаад байхгүй нь тодорхой шүү дээ. Угаасаа зүгээр нэг 12 хүртэл байж байгаа л тэгэл явцдаг. Тэгтээ тэрийг ингээ багсгацсан гэд хилжингууд ингээд хамаагүй сонин санагдаж байгаа байхгүй. Яагаад ч юм зөрмөөрч юм шиг, зөрчмөөрч юм шиг санагдуулаад байдаг. Надад ч яг тийм. Тэгээ Бек тэр уурхаа дээр 2 сар ажиллаж явах үедээ Ошогийн номыг юу н яагаад авч явсан бэ? Зориод авсан уу эсвэл тэнд байсан юм уу? Зориод авч явсан надад байсан. Яг тийм нөхцөл. Би нөхцлөөдлийг тийм ерөөсөө мдээгүй л дээ зүгээр. Гэтэ ямар ч зүгээр хөдөө сайхан байгальд очиж байгаа юм ч бас тэ тэр нөгөө нэг тэр байга атмосфертэй тохируулсан нэг тийм зүйл ном авч явахын дээр бах те байгаль дэлхийтэй өөртөөгөө ажиллахтай холбоотой ч юм уу ном авч явахын дээр бах гэд Ошогийн номыг авч явсан. Тэгээд азар тэр л амар хань болсон юм л. Тэ. Ошогийн ямар нэртэй аль ном нь байсан? Үүлгүй Адар гэдэг ном байсан. Үүлгүй Адар. Тэгээ хідэн ч удаан уншсан. Мэдхгүй тэгэл уншаалсан. Интернет байхгүй, сүлжээ байхгүй тэнцчээд дотоод холбоогоо л харилцсан. Станц тиймэр харилцсан. Тэгэл тиймэрхүү л. Нэ. Одоо жишээлбэл зарим одоо уран бүтээлчид эсвэл дээр үеийн одоо зохиолч нар бол тэгээ ой мод руу яваад тэнцэнэ жижиг нэг тийм байшин маяг юм тийм лагер маяг гаагаан захна 2-3 сар ингээ байгаад амьдарч идэг. Чи юу н ирээдүйд дахиж бас нэг тийм
Яг гэхдээ яг уурхаа дээр биш зү ер нь бол тим ер нь бодол байгаа юу. Дахиад нэг сараар ч юм уу хэсэг хугацаагаар ганцаараа хээр байх. Наад тэгээд яг уу тухайн үед нэх муухайч байгаагүй бас гойч байгаагүй. Заримдаа байгальд байхан гоё байсан л да. Тэгвэл нөгөө нэг дараа нь бодохоор айгу гоё юм байлээ. Яг тэгжсэн гэж бодохоор. Тэгээ би ер нь дахиад тийм боломж олдох эсвэл өөртөө тийм боломж үүсгээд тэгээд ганцаараа байх баха ер нь тэгж бодож байгаа. Тий. Надаа маш их таалагдсан. Гоё эс. Чамд ер нь яг тэр юун дээр ганцаараа 2 сар баг 3 сар байхад ер нь хамгийн тийм дурсамжтай мөч ямар байсан бэ эсвэл аль жаргалтай одоо ингээд дурсах тэр үнэхээр гоё байсан шүү гэх мэтчлэн. Тэг хүн ингээд одоо бидний ингээд амьдралын энэ 24 цаг байгаа шүү дээ. Тэрэнд ингээд бид нэр хэдийн юунд зориулаад идэв те яг ингээд биологийн цагаараа амьдарч яг үтсэн аахгүй. Тэнд би одоо ингээд харанхуй болохоор шууд унтчихж байгаа аахгүй. Ер нь бол үсээгүй. Нэг одоо энд бол хотын хүмүүс баг 1-2-оос нааш унтдаггүй шүү дээ яг үнэндээ. Тэнд бол ингээд шууд харанхуй болохоор унтчихна. Өглөө нар гарангуут сэрчин тэгээ өглөө нар гарахаар сэрхээр ингээд гоё ингээд байгалийн үзэмжлэл нь хамгийн гоё байсан дөө. Өөр нэг гоё байг тий. Модон дунд эсвэл. Тэгээ Ошогийн номыг уншаад ер нь чамд нэлээд нөлөөлсөн гэж бодсноо. Мөн бас шивэст чинь бас нөлөөлсөн үү? Зүгээр надад тиймэрхүү юмнууд айгүй таалагдт юм аа. Одоо тийм дорны соёл гэх юм уу те? Дорны culture одоо бурхан урлах чинь зүгээр яг ингээд шууд дутгаар навж үзвэл бас ингээд гой уран зургийн төрөл шүү дээ. Тэгээ тэр уран зургийн тийм төрөл гэж авч үзэх юм бол надад тэр хэсгийн деталууд амар гой санагдсан. Тэгээд хилж байгаа тэр одоо цаад утган ч юм уу те гарын мутрын байралтууд тэгээд цэцэг инээдэр янз бүрийн тийм деталууд тэгээд цаанаа ингээ гүнзгий утгатай тийм нарийн философитой тэр нь амар таалагдсан. Тэгэл зүгээр шивээс хэлэгц. Тэрнээс нэг шүтлэг инээ тэр тийм юм туйлширч ийлээгүүл зүгээр гоё урлагийн санагдсан. Гоё санагдсан болохоор л хэлсэн. Нэг нөлөөлсөн гэж бод. Тэм нөлөөлсөн юм байна. Тэ нөлөөсөн юм. Lotus flower-тэй монголоор одоо бадамлын хва бас яг тийм бэлэг тэмдэг амар надад гоё санагдсан юу яг гэвэл тэ ариун гэгэрэл нүхэн сэргэх дахин төрөх мөн бас юу awakening тэ spiritual awakening энийг одоо юу гэж монголоор орчуулах юм бэ одоо гэгэрж байгаа л юм сэрж байгаа юм яаж тийм үгүй юм шүү дээ. Тийш нэг гэгэрэд исч баг зүгээр гоё санагдаа. Чи тэгээд бас уран зурагт бол зураг ер нь харах дуртай. Ярин чиний ер нь хамгийн дурсамжтай яг биежлээд очсон ер нь зургийн үзэсгэлэн хизээ хаана болсон бэ? За миний санджаар би хамгийн анхыг өөрөө зорж очижсэн яг тийм үзэсгэлэн гэвэл би 10 жилдээ тэгтээ нэг сүүлдээ ер нь ухаан орсон байна л 10 жилдээ нөгөө нэг урчуудын ивл гэж боддоо штэ нөгөө нэг юуны эсрэг тал төв шуудан гэж замын эсрэг тал тэн дээр ингээд 7 хоног болгон үнгүү үзэсгэлэн гардаг байхгүй юу. Тэгээ тэрийг ингээд үзээд шинжлэхдгийг хүлээж агаад тэгээ завтай үедээ очиод үздэг алхаж очиод гоё чихвчтэй тэгэл хөгжим сонсонгоо ингээд тэр нөгөө зургнуудыг ингээд хараал явж идэг. Тэр санагдж байна. Тэгээд хамгийн сүүлд яг сэтгэлд яг тод үлдсэн гэх юм бол энэ би нэрийг мартчихжээ нөгөө нэг механикийн даваа хүү. Айгу мундаг хөгжим хийдэг хүн. Тэр яг нөгөө нэг саундн дээр нь ажилласан нэг үзэсгэлэн гарсан юм аа. Ямар нэртэй вэ? Сая энэ өнгөрсөн хавар гарсан баха нэг. Говьтой холбоотой байсан. Тийм нэг юм visual нэг юм нүдэнд айгу гоё харагддаг нэг юм хийж мэдсэн. Нэрийг нь юу санахгүй. Тэр айгу тэгэл үлдсэн. Сүүлд гэвэл нэрийг мартчих уучлаарай.
Чи ер нь яг хизэнээс яг урлагт яг зурагт уран зурагт ер нь одоо автаж ирсэн бай чамд одоо тийм те таашаалын мэдрэмж өгдөг. Би яг тэгж бүр ингэж одоо зураачдын нэрийг цээжлээл тэр нөгөө нэг юугийн судлаал одоо Тито бароккогийн үеч үлээ юу ч үлээ сонгодог уран зургийн үе одоо контемпорари маш олон төрөл байгаа ш. Тэд нарыг надад судлаад авах шаардлага яг үндэ судлааччлал байхгүй гэж боддог. Зүгээр өөрт таалагдсанаа үзэл сонирхол явжээ гэж боддог. Тэгэд татагдсан гэсэн тий. Татагдсан гэвэл тэгэл өөр надтай зүгээр таарлтсан юм дөө. Би өөрөө ч нэг тгийн ингээд хүсдэг байсан. Зүгээр явж яхад амьдрал таарлцсан. Тэгээ гой санагдсан. Тэгээд үзмээр санагддаг. Тий. Тийм л интернэс нэг гүнзгий судалсан юм л байхгүй. Тэг би бас өөрөө бол яг завтай үедээ амралтын өдрөөр музей ялангуяа уран зураг үзэх маш дуртай. Ялангуяа ингээд зургийг одоо олон өнцгөөс ингээд харах амар гоё байдаг. Нэг өнцг яг гоё өнцгөө олонгууд нь дэлд зураг руу хараад тэгэл тэр заримдаа нэг тийм жоохон тийм юу илэрсэн мэдрэмж надад төрдөг шүү дээ зураг үзэн. Тэрээ. Тийм шүү дээ. Тэр чинь ингээд тэр зураач нь өөрөө яаж зурсан те ямар сэтгэл зүйтэй байсан гоё трансын байдал тэр зургаа зурж байхдаа маш гоё таашаал авсан юм уу, гонигтай байсан юм уу, хэр хугацаа зарцуулсан гэдгээс нас тийм нөгөө нэг тэр уран бүтээлийнх нь одоо сүнс нь нас төрдөг байх гэж би боддог байхгүй одоо шууд ингээд хүн харахад ямар мэдрэмж өгж байгаа нь одоо тэр уран бүтээлчийнх нь ямар хуу сэтгэл зүйтэй ямар одоо сэтгэл хөдлөлийг тэндээ шингээсэн ямар цаг зав зарцуулсан тэрнтэй бас шууд холбоотой байх гэж боддог. Тэгээд тэр чинь ингээд илэрүүлэх гээд байгаа ч одоо тэр чинь ингээд өөрийнхөө тархинаас гарч байгаа тийм хийсвэр юмыг бий болгож байгаа юм хоосноос бий болгож байгаа болохоор байдгүй юм болохоор тийм үлгэрийн санагддаг л та гэж бодож байна. Би нэг 2 сарын өмнө нэг Дүнжин гарвын эсрэг байдаг галерейд очиж нэг баримлчийн үзэсгэлэн хамгийн сүүлийн өдрийг нь очиж үзсэн. Тэгсэн чинь 4 давхар байшин тэгээд 1-2 давхар дээр нь бас зургийн үзэсгэлэн байс. Тэгэнгүүт нь за нэгэн тэрсэм чи бас зураг сайхан үзьгээд тэгэнгүүт нь зарим бүр абстракт зургуудыг ингээ харангууд нь бүр ингээд хөдлөнгөө optical illusion ч юм уу тий янз бүрийн тийм optical illusion би тэгэл би бүр гайхч майхаал амар гоё. Миний тэр сүүлд үзсэн тэр сэтгэлд амар гоё үлдсэн гэдээсэн тэр үзэсгэлэн дээр болохоор ингээд зүгээр л гудамжинд байж идэг нэг юм харган байдаг шүү дээ. Бут шиг нэг юм зөөр салхинд хийсэл байж идэг хэрэггүй. Тэд нарыг ингээд бөөгнөрүүлж ингэж хананд өлгөөд тэнгуутлаа ингээд проектороор ингээд өнгнүүд өгöd байгаа байхгүй тэр харган руу ингээд гэрэл өгöd тэнгуут тэгээд ингээд доор нэг юм сандалнууд нийлүүлээд юм хөвтөх хэсэг засцсан. Тэгээд тэрний доор ингээд хөвтөө тэр харганыг харахаар ингээд нүдэнд амар гоё юм өнгнүүд ингэж тэр харганы ингээд мөчрнүүдэд ингэж хуугараад тэгээд айгүй гоё юм болж харагдаад байсан байхгүй. Тэгэл за ер нь ингээд хүний ингээд сэтгэмж ингээд урлаг ингээд ийм хөнгөн ч гэсэндээ ийм гой зүйл өгж болох юм байна гэж бас бодцоо. Одоо ингээд хөл хорой одоо нэгд өдөр ингээд дуусгаж байгаа. Гэхдээ одоо карантины үеэр чи бас манай үзэгчид өөрийнхөө хамгийн хайртай кинонуудын тухай зөвлөл бас сонирхолтой байхаа л гэж бодож байна. Окей. За миний санаад гэж яг тод сандаг кинонууд гэхээр ийм байдаг байхгүй. Самсара гэдэг нэг кино байдаг. Самсара. За яаж энэ дээр бичээд үзүүлэх вэ? Самсара нь болохоор ийм зүгээр самсара гэдэг чинь төвд санскрит хэл юм байна л да. Тэр одоо савшим дэлхийг юу нэ самсара гэж нэрлэдэг юм шиг байгаа. Тэр санскрит хэлэнд. Тэгээд тэр дэлхийн тухай
кино. Ер нь бол ямар ч зохиол байхгүй гэж яриа хэлэхгүй зүгээр текст үг дүр тийм байхгүй зүгээр ингээд дэлхийн хүн яаж амьдардаг вэ? Дэлхийн хүмүүс яаж амьдарч ийн одоо юм соёлууд те тэр талаар ингээд харуулдаг амар гой дүрснүүд ингээд үзүүлээл тасралтгүй ингээд дэлхийн бүр өнцөг болон бүр ингээд дүрснүүдийг харуулдаг нэг тийм кинод байхгүй. Самсара гэдэг. Би зүг сонж байгаа юм бол би самсараг үтсэн байлээ. Одоо ямар ч тийм яг чиний хэлж байгаа зохиомж байхгүй зүгээр одоо жишээлбэл юу Таиланд бүжигчдийг ингээд гарч мараал тий. Тэр дэлхий гэсэн нэртэй л кино юм шиг байгаа. Би тэгж ойлгох хэрэгтэй. Тэр айгуу таалагддаг. Тэгээд самсара тэнгуутлаа нөгөө нэг кино нь болохоор Enter the Void гэдэг кино байгаа. Enter the Void нь болохоор би зохиолчийн зүгээр өөрийнхоороо тэгж тааж байгаа байхгүй нөгөө нэг Барт Теодл гэдэг нэг тийм үхлийн дараах 49 хоног гэдэг нэртэй тийм ном байдаг байхгүй юу? Ер нь бол бест селлер. Одоо хүн үхээд 49 хоногт ер нь хайчдаг вэ те юу тохиолддог вэ? Ямар одоо газруудаар ингэж тэр сүнс хүний бие сүнснээсээ ингэж гараа явуулдаг. Хүний биенээс сүнс нь ингээ гараа авчиж байгаа шүү дээ. 49 хоног ингээд заавалчгүй тийм газруудаар очдөг гэдэг юм. Буддын шашинд ер нь бол тайлбарлсан тийм ном байдаг байхгүй юу? Тэгээд бест селлер яг Библиэтэй адилхан бест селлер байхгүй юу? Шинжлэх ухааны ном юм уу эсвэл аль яг категорид нь харьяалагдаж байгаа юм бол би тэрийг юу л гэж бодож байна. Шашных л гэж бодож байна. Оосо төвдөө буддын шашинтай холбоотой юм ч. Өвхлийн дараа 49 хоног Барт Теодл гэдэг ном байдаг. Тэгээд тэрнээс санаа авсан гэж бодож байгаа. Тэр Enter the Void гэдэг киноны зохиолч нь. Тэгээд нэг залуу явж байгаад үхээд тэгээд сүнс нь ингээд нисээд ингээд яваад одоо хамаатныхаа хайртай хүмүүс дээрээ очоод тэгээд цаашаа нисээд ингээд янз бүрийн болоо ингээд явж байгаа тухай кино байхгүй. Тэрийг бас зөвлөж чинь Enter the Void гэх тэр миний сэтгэлд амар тод үлдсэн. Гоё кино. Тэгээд өөр одоо ямар ч юм дээ. Enter the Void яг санаанд самсара тэгээд энэ хоёрыг л ер нь зөвлөж идэв. Нэг үзээрэй гэж бодож байна. Ямар ч гэсэн юу карантин дуустал энэ подкастыг өнөө маргаашгүй засчих юм бол хүмүүс бас үзээд комент бичих байхаа гэж бодож байна. За яг ном дээр ярьж байгаа юм бол Эрнст Мулташевийн номнуудыг хүмүүст унших гэж зөвлөх үү? Зөвлөн шүү дээ. Мулташевийн номнууд ч одоо бас тэ хүн зүгээр бодож сэтгэж явдаг юмаа ингээд шинжлэх ухаантай холбоод тайлбарлсан номнууд байж болно. Тэгээ хүний өөрийн гаргалгааг өөрөө бодож явдаг юмыг шинжлэх ухааны ном уншсан тэр хүн ингэж өөртөөгөө уялдуулад бичсэн номнууд зөндөл байдаг шүү дээ. Тэгэхээр тэр Мулташевгийн хүн болохоор бас юу байгаа байхгүй айгу тийм өөрийнхөө туршлага дээр үндэслэн л гэж бодож байгаа. Яагаад гэвэл тэр хүн өөрөө төвд рүү яваад судалгааны экспедиц ажилуулад тэгээд одоо бүх математик шинжлэх ухаантай холбосон гаргалгаагийн шашинтай холбоод ингээ гаргасан. Тэгээд хэдэн бот өгдөг л гэдэг нэг 4-5 бот өгдөг баха. Би зарим нь уншааг болоо. Тэгээд өөрөө ингэж судалж мэдсэн болохоор айгу гоё. Тэгээд бас юм даалт ертөнцийн талаар сонирхдаг бол айгу давгүй ном. Тэгээд уншаарай л гэж зөвлөж байна. гэж миний зүгээс бодож байна. За тэгээд чи уншсан уу тэр номыг ер нь Мулташевийн нэг аль дээр үед нэг би нэг гадаад үсээ тэгэнгүүт нь бас манай хамаатан сад Эрнст Мулташевийн хүн мичнээс төрөөгүй илүү үсээгүй гэдэг хайлт уншиж ирсэн. Тэр нь юуны түүдтэйгээ тэр пирамидуудын тухай хэсгүүдийг уншиж ирснийг бол санаж байгаа. Түүнээс болон бүтнээр нь бол яг уншаагүй. За чи өөрөө бас өөрийнхөө хэмжээнд судлаад тэгэл бас сайн бас
байх магадaltaй гаргалгаа хийсэн. Яг тийм гэж бол хэлээгүй, зүгээр айгүй төгсөн тийм гоё гаргалгаа хийсэн гэж боддог. Өөрөө нүдний мис засалч юм билээ л дээ. Тэгээд анх нөгөө хүмүүсийн нүднүүдийг ингэж судалж агаад тэр ер нь дэлхийн хамгийн анхдагчтай нүдний ингээ бүтц. Нүдний анхдагч формат загвар юу байсан гэж хайж агаад тэгсэн чинь тэр нь төвтэй холбогдоод одоо нөгөө төвд одоо Монгол ч гэсэн байдаг шүү нөгөө нэг юу энергийн төв дээр нэг юм хоёр нүд байдаг шүү дээ. Тэр яг юуны нүд вэ мүд вэ гээл цааш нь судалсаар гал тэгэл бүр орцсон юм шиг үлч тэр судалгааныхаа ажилд тэгж ойлгосон. За. Тэгээ Бэг махан мотор гээд цамган дээр ажиллаж байгаа 13 трак тэгээ 2 бонус тэгээ Butterfly-тай голдуу хамтран ингээд за Butterfly Cozy альбомны ажил хэрхэн явж байна? Альбомны ажил ер нь бэлэн болцсон дөө. Тэгээд нэг клип хүлээж Mad Magazine-тэй хамтарсан. Зураг авалтууд нь бүгд дууссан. Одоо edit-эндээ орцсон байгаа. Тэгээд тэр цацагдангууд хамт онлайнаар л цацчихин дөө. Онлайнаар Apple Music, Deezer, Bandcamp тэднэрээр л тийм үү гэж бодчих тээ. Чиний тэр юу чин юу вэ? Линк ч амар гоё шүү дээ. Book нэг дараал тэгэнгүүт нь Apple Music, Deezer юу. Гэтэ Amazon-ы линкэн дээр чин дарангууд чин Joyner Lucas-ийн ISIS гарч ирж илээ. Тийм. Тий. Бас тэр мөрийн сайн мэддгүй мó. Тэрийг надад нэг хүн хийж өгөөд байсан юм а. Тэгээд тэр яг хөгжмийн дэлгүүрүүдэд яаж нийлүүлээд байдаг тэр системийг би бас ойлгохгүй байгаа зүгээр хүнээр дистрибьютлүүлсэн. Өөрөө сурнаа. Юуны чи Apple Music дээр байгаа хоёр юуны ICC чинь лого юуны постэр амар гоё илээ. Мэдрэмжтэй. Тийм тэр бас мундаг залуучууд л хийстэй. Би одоо альбомоо цацжуул тэг гоё болчихноо. Юу ч хийхгүй юм шиг л харагдаж байгаа хөө одоо л. Тий. Чи бол ер нь фонетик үгийг ер нь гоё гаргах мөн бас гадаадууд тэр үгийг ойлгохгүй ч мөртлөө тийм гоё сонсох тал дээр ажилтдаг гэж хэлсэн. Тэгээд махан мотор гээд альбомны яг утга нь ер нь яг санаа нь яг юу вэ? Тэгээд юу гол концепт нь юм баггүй. Тэр 15 тракийг сонсоход 15-уулаа баг өөр хүн шиг сонсогдох байхгүй. Одоо янз бүрийн өөр элементүүд чинь гэсэн одоо дуулдаг ч юм уу те ингээд амар рэп хийдэг тэгснэ юм сонин юм элементүүд чинь гэсэн ингээд 15 танихгүй намайг гэж мэдлгүй сонсох юм бол жоохон өөр хүмүүс шиг энэ ингээд нэг артист дуулаад байгаа мó гэж дараачийн тракийг сонсонгууд тэгэх байх л гэж найдаж байгаа хүмүүс ч гэсэн ер нь тэгж хэлж байгаа. Тэгэд тийм л концепт багтаа. Надад юу ямар бодол төрөгдсөн бэ гэвэл нэг мем яваад байдаг штэ. I like your character гэсэн чинь нөгөө хүн I have many more гэлж юм уу? Тэ. Тэгээ надад зөндөө байгаа. Тэгэл ер нь яасан ч болно гэж боддог. Тэгээд нэг юмаа бариад ахыг хүсдэггүй тэгэл алийг үзээл тэгэл явж идэв штэ. Хүмүүс нэг юмдаа тууштай тэгвэл амжилтанд хүрнэ гэдэг. Би олон юмнуудыг зэрэг хийгээд тэгээ бүгдээрээ амжилтанд хүрнэ л гэж боддог. Гэтэ наач нэгтэй амар харьцангуй байгаад одоо жишээ нь ингээл бодъё л да. Нэг хүн ингээд те манаачаар ажилдаг. Тэнгүүт нь манаач дээрээ тууштай бол амжилтанд хүрэхгүй штэ. Тийм штэ. Яг уу тэгэл манаачтай тууштай байвал одоо яадаг чинь хөгшрөөд төр авах юм яах юм мэдэхгүй тэгэл ойлгохгүй л тэргүү манаач л Монгол улсын гавьяат манаач тэргүүний манаач болох юм уу. Тэгэхээр ингээ бүх юмнуудыг хүн чинь ингээд амар abilityтэй байдаг байхгүй одоо би тэрнээс өөр юм чадахгүй мадахгүй энэ төр гэл тэгж мэгдэн шүү дээ. Одоо би энийг л хийж чадна гэдэг. Гэтэ тэр хүн үзээгүй эсвэл нэг удаа фейлдсэн л хүн байдаг байх гэж бодож байна.
Би өөрөө нэг тийм лаг амжилтанд хүрчээд байгаа хүн биш л те зүгээр өөр дээрээ турш үзсэн чинь тийм л юм билээ. Болж исэн ажиллаж исэн тэгэл окей гэл. Надад юу таалагдмыг бол чиний ер нь олон зүйл оролдох зүйлүүд таалагдсан одоо тий халзан влог байна бас подкаст оролдоод үзсэн. Тэгээ зүгээр л хиймээр хийж үзмээр санагдаад. Юунэтэл гоотой л. Зугаатай билээ. Ер нь влого цааш нь үргэлжлүүлэх санаа бол байгаа юу? Үргэлжлүүлэх үү? Байгаа. Хүмүүс гэхдээ бас наад цөөхөн view-тэй ч гэсэн дээр нь хүмүүс айгүй асуудаг ш. Тэгэл үздэг хүмүүс бас байдаг юм шиг л. Тэгэл яасан бэ дахиад хийхгүй юм уу? 3-ны ачваа гэл асуугаад байт ш. Би подкастыг чинь ер нь бүтнээр нь сонс амар гой зүйлүүд ярьлаа. Сонноос надад бас ганцхан пянз байдаг тэр нь юуны Бодхогийн юу Рио. Бодхоч та мундаг хүн шүү дээ. Тэр хүний талаар одоо юу ярих вэ? Гоё сайн битмейкер. Одоо Монгол тийм хүн байгаад баярлах хэрэгтэй. Тэгээ усаас бол мундаг хүмүүс байна те завхлан байна одоо тэгээс те бодхоо бас байгаа. Хоёр өөр салбарт те амжилттай яваад байгаа. Өөр dimension амьдарч шít бас хоорондоо хэзээч таарлаж болохгүй. Үгүй таарлахааргүй хүмүүс, хэзээч огтлцохооргүй хүмүүс гэж бас байдаг бах юм жижигхэн цөөхөн хүнтэй хотод амьдарч байгаа ч гэсэн. Тэгээ одоо мань хоёр жишээ нь жавхлантай бараг л таарлахгүй дээ. Энэ яваа насанда таарлаад хамт ажил хийж ийн гэж хамт төсөөлөгдөж байна хоёр нь. Бараг хэцүү байгаа шүү дээ. Чи яг боломжтой л арай юу юм чи. Үгүй юу гэж бодсон бэ гэвэл нэг тийм жоохон гадны хүмүүс таниулах юм дээр бол тэгээ огтлцож магадгүй гэхдээ бусад үед бол яг сонгуулийн үеэр нэг таарлаж магадгүй. Эсвэл бүхий өргөөн дотор ч юм уу те нэг тоглолт Монголд байх юм бол. Гэтэ тэрний үеийг ерөөсө бичлээд гар барихгүй харин зүгээр нэг те алсаас 20-30 метрийн зайнаас юм бол би бас Бекэсээс асуумаар байгаа энэ тал дээр бас дэлгэрэнгүй яриул өсчтэй бас хэрэгтэй байхаа. За Бекийн яг уран бүтээл хийх ер нь түүх яаж эхэлсэн бэ? Яг юугаар татгадаад яагаад тийм гой дуунууд ихээр болсон бэ? Нэг гой жоох. Тэгэл би бас та нарын хийж байгаа мэрэгч одоо ажил байгаа шүү дээ комедиан тэрнтэй төстэй зүйл хийгээд байгаа байхгүй юу? Ер нь бол би аяа хошигнох дуртай байхгүй юу? Зүгээр ингэж нэг клаунинг гэж ярьдэн шүү дээ. Ингээд маазраал хошигнол зүгээр маазраал байжсна дуу хийсэн л юм баггүй яг үнэндээ бол би нэг удаач хүн өмнө жилийн 1 сард би яг дуу хийж эхэлсэн байхгүй дуу хий гэж бодоочгүй байсан. Тэгээд 168 202 ингээд микрофон саунд карт авчирсан ингээд дуу хийгээдсэн байхгүй. Тэнгуут нь би нэг өөрөө YouTube-ээс ингээл юм ухаал бит сонсож ирсэн. Мань энэ дээр нав зөөр бичээд үзтээ гэж яагаад өөрийгөө бичүүлцэх байхгүй. Тэгээд дуулаад үзсэн чи айгүй инээдтэй гой санагдал. Тэгэл за хаяа нэг юм хийжээ дөө гэж бодоод тэгэл дуу хийгээдсэн чи идгэлцээсэн. Нэг удаагүй дээ. Тэрнээс өмнө би зөвхөн гой хөгжим сонсохыг л хүсдэг юм байсан. Яг хийч гэж нэг боддгүй л байсан дөө. Тэгвэл богинохон түүхтэй тий. Богинохон түүх. Чаас өмнөх ярьслахнууд дээр бол ер нь аавыгаа дурж исэн тий хөгжим болон тий ном унших чамд одоо нөлөөлсөн гэж. Тий. Ер нь аав чи ер нь рок сонсдог гэжсэн ер нь тий Pink Floyd тэр талаар ярьжсэн. Чамд ер нь аав чи хөгжмөөс таалагджсэн одоо яг сонсогч үүднээс таалагддаг ер нь ямар хөгжим байсан бэ? За би бол аав надаа ингээд хөгжмнүүд DVD ингээл янз бүрийн хөгжмнүүд сонсуулсан. Тэгээд тэд нар л одоо яг миний майндсетийг авч яваад байгаа юм санагддаг шүү дээ. Яг юу одоо нэг юм хөгжмийн юм тест байгаа шүү дээ. Тэр ингээд одоо юм том болсон хойно өөрчлөгдөд бас нэлээд хэцүү юм шиг байгаа. Одоо ингээд би хүн болцсон хойно одоо яаж мен гоё юм сонсоод тэр хуучин баг насныхантай ингээд юу сонсож исэн тэр тест
тэр нэг мэдрэмж нь л үлдчихсэн юм шиг байна. Тэгээд тэрийг ингээд хижээгээл баяжуулаад ингээл яваад байдаг. Тэгээд Pink Floyd Live-ыг сонсолдог ус тэр их нөлөөсөн баг. Тэгээд надаа юу харуудаас James Brown аягийг сонсолдог байсан. Pink Floyd сонсолдог байсан. Kiss аягийг сонсолдог байсан. Kiss гэдэг нэг нүрээ бодцсон амар хамтлаг ингээ хилээ гаргаад байдаг. I was made for loving you baby интермент. Тэгэл тэд нар л яг санаанд орж ин доо. Тий. Marilyn Manson аав сонсдог байсан байхгүй. Нэг DVD нэдэг гэсэн нэг лайв концертныхаа. Тэгээ тэрийг л өдөр болгол үзээл ямар гоё юм байл гэж бодоод. Ийм хүмүүс бас дэлхий дээр байна гэж бодоод. Чөлөөт тэр хүмүүсийн чөлөөттэй ингэж сэтгэж байгаа нь аюу таалагдчихтэй. Би бол яг чамайг бол амар адтай гэж бодож ин зарим хүмүүс ингээд те аав ээж өөр нэг галагийн DVD авчирч исэн чи. Аав ээж нь тэгэл зохиолын дуу сонсоод хүүхэд нь яг ингээд олоод Pink Floyd-ыг ч юм уу те ингээд олоод сонсцсон ч ягаа юу сонсоод байгаа ингээд болиулаад дэвэл яах юм те тэр үедээ айгу баярлалтай шүү дээ. Аавдаа айгу баярлж байна. Яг энэ сэдвэр бас ер нь мотор яашаагийнхантай тэгээ 168 290-тэй яаж танилцж ийсэ? Би 168-ыг гэрт үйжсэн чинь 200 хүрээд ирсэн аахгүй. Тэгэл танилцсан. Тэрнээс өмнө бит хоёр би бодгоогийн ивент дээр айгүйх орчдөг байсан аахгүй. Одоо green zone-д айгүйх болдог байсан. Queued болдог байсан. Тэгээд тэр бодгоогийн ивентэн дээр очиж хөгжмнүүдийн сонсох айгүй дуртай. Тэгээ 200 тэнд яваал гэдэг байсан аахгүй. Бит хоёр ер нь бинийг хараад бараг таньдаг болох хэмжээний тийм аль 17 8 он 16 оноос тэгээд таньдаг байж байгаа сая энэ өнгөрсөн жил танилцсан л да яг үндэ 200-тэй. Тэгээд 168-таас танилцаад нэг удаагүй. Тэгээд сайн найзууд жил гарна л болж байна юм л. Жил гараа 2 жил дээр хавцаалах. Мэргэнгээ нэг найзтайгаа queued явж хагаад аггүй Боныг нэг найзтайгаа явж исэн. Тэгээд үйлдвэр гээд нэг тийм бар байдаг ус аахгүй. Тэгээд тэнд нэг ивент болж байхаар нь очиод хөгжмийн сонсч исэн чинь 168 л ивент хийжсэн юм билээ харин. Тэгэл тэнд танилцсан. Тэнд ингээ 168 хантаазаа зарж мараал тэгэл гэл танилцчихсан. Тийм л төгтөг. Богинохын товчхон л юм да. Надад бол ер нь чиний дуунууд ер нь таалагдаж маш их таалагдж байгаа. ICC дууг яагаад ICC гэж нэрлээд мөн бас энэ дууны тэр юу инспирэшн юу вэ? Inspiration юу гээд дөөник ISIS ч одоо юу штэ 70 ядагч бүлэглэл штэ одоо дэлхийн одоо терроризм хийгээд байгаа. Тэгээд тэд нэр одоо юмнуудыг ингээд боснуулж байгаа нь одоо ингээд юмнуудыг амар самарж байгаа байхгүй тэд нар ч бас ингээд их тайван биш байдал үүсгэж байгаа штэ тэр бүлэглэл чинь. Тэр нь ингээд яг миний дуу яг тийм байгаасаа гэж хүссэн байхгүй. Амар гоё ингээд бүтэл баваасаа те амар алаасаа гэж тэр ICC одоо ингээд бөмбөгдөлттэй тэр амиа золиослж байгаа дэлбэрлчих тийм гоё байгаасаа гэж хүссэн байхгүй. Тэгэл тэрнээс л inspiration авсан. ICC гэдэг тэр бүлэглэлээс inspiration авал. Тэгээд яг сонсох юм тэр дууг сонсох юм бол ингээд үгнүүд нь жоохон ойлгомжгүй байгаа. Үгүй. Надад бол харин яг тэр үгээр тоглох надад маш их таалагдсан. Ягаад гэвэл яг аахгүй те. Яг гол сэдвүүтэй холбоод байгаа аахгүй те. Виз гарна Америк те чиний махаар шарна те шиш кебаб турмерик те эдгээр чи яг нэг яг бас те араб соёлтой яг уу тэгж бодсон байхгүй. Тэг хүмүүс бас амар ойлгодгүй юм шиг үлээ. Би бас жоохон ирээдүйн юм гэдэг байгаа шиг лээ.
Тий ягаад гэвэл ягаад тий олон улсын тий криминал одоо юу яарн виз гарна ингээд тий юу лээ онгоцны буудал терминал яг ингээд зураг нь ингээд байгаад байгаа хгүй тий хүн ингээд анхааралтай сонсох юм бол тэр өгнүүд чинь яг уулын wordplay-ийн тийм ямар ч юу pointless биш байхгүй юу. Яг уул нь хилээл байгаа юм шиг санагдсан шүү. Тэгээ нэг тийм утга санаанаасаа гажаагүй тэгтээ сүүл толгоогоо холбосон тэгээд гайгүй л гэж бодсон. Гайгүй л юм хийчлээ л гэж бодсон. Бас нэг амар тийм тэ нүдэнд юу лээ чихэнд наалтаастай яг нэг тийм хоёр мөр байгаа. Гайртай шүү хонгор минь үлийг чи бүхмөр нь үдсэнд гоо минь энийг яаж сэтгэвээ. Энэ үгийг яаж олсон. Butterfly тэгээд дэс аахгүй юу. Тэр дууг биччихсэн чи хажууд Butterfly ингээд арабууд ч нэг тийм сонио ярьдэн штэ. Хэмээ үсэг одоо тэр гүйгүүлэгчүүд тэр нэг тийм акцент өгөөд байдэн штэ хаа гэл нэг тиймэрхүү ярьдэн штэ. Тэгээ Butterfly монголоор тэгж яриадсан аахгүй юу. Хайртай шүү өдр гэд. Тэнгуут нь тэрээ тэгэл аваад хийцэн штэ. Зүгээр ямар ч тэр бол яг гоо зүгээр random line. Random line. Тэр butterfly л тэгээдсэн юм аа. Тэгээд тэгсэн шүү дээ. Юуны walking down-ы flow-ын тухайс сонсмоор байна. Бид нэр ингээ подолт студиудээс ахгүй. Тэгээд бид нэр ингээ дууг ер нь бол удаан хийнэ гэж байдгаа байхгүй. Би нэг бичсэн үгтэй ирээл амар удаан ингэж сонсож байгаа л ингээл бит сонсож байгаа л битсэн ингээд удаан боловсруулсан үгтэй ирээл тэнгуут тэнд битмейкер надаа нэг ийм аяа байгаа шүү дээ. Хоёлоо нэг иймэрхүү санаатай дуу хийх үү гэж. Ерөөс тийм байдгаа байхгүй. Бүх юм яг фристайл шиг өгдөг байхгүй. Одоо хипхопын фристайл гэдэг шүү дээ. Яг тэр шиг би ингээд подолто студид ороод ирсэн чи Cozy нэг ай хийжсэн аахгүй. Тэр ай бүр амар аяасан. Бүр бүр хайплуулаад тэнгуут би тэрэн дээр нэг амар гоё ингээ орилмоор санагдаад аахгүй. Тэгээ ингээ хажууд нь ингээ орлоо хип гэд нэг тэгээдсэн аахгүй. Тэгж байгаа л наа чи гоё шүү дээ Cozy тэнгуут нь шууд тэр хип хоп гэдгийг тэгэл шууд үг болгоод бичээл тэгэл шууд үгээ хичээл тэгэл дуудлахцаа. Тийм л амархан. Тэгээд шууд тэр дууга хийж дуусаал шууд гадаа гараад уцаараа клипийг хийгээл оройн YouTube тавьцсан хэрэг. Тийм л төгтөө. Ер нь бидний дуунууд амар хурдан хийдэг. Тэгээ сайн хийдэг гэж боддог. Гоё. Нэр чинь бас нэг өөрсдөө бас underground гэж бодож байгаа шүү дээ. Тэ. Тэгээ угаасаа подолт байсан чи underground шүү дээ, тий. Тий. Подолт байсан юм чи. Тэглгүй бай, тий. Шууд дуу хийгээл дуугаа сонсож ирсэн. За гарч клип хийгээл 201 iPhone X дээр байсан. Тэгэл iPhone X-ээр л хийсэн клип тий. 25 Lighters-ийн юу яг нэрнийх нь яг Lighters-тэй зажигалтай 25 гэдэг нь яг нэр нь утга нь юу вэ? 25 lighters in my dress. Yes. I got to get paid. Тэр миний ойлгосноор юм бох. Тэр чинь DMD гээд нэг рэперийн юу нөхгүй зүгээр хүүк нөхгүй. Дахилт нөхгүй. Тэрийн зүгээр авцаахгүй. Амар гой сонсголонтой сонсогдоодсэн. Тэгэл тэр DMD-гийн beat mixtape хийж болно шүү дээ. Хипхоп хүмүүс чинь. Тэ тэр хүний хүүкийн ч авч болно, лайныг авч болох байхгүй. Тэгээд тэр 25 lighters гэдэг тэр хүүкийг авангуутлаа тэр нь үгчээд тэр mixtape гаргацсан. Тэгээд миний ойлгосноор тэр нь ямар хуу утгатай вэ гэхээр тэр drug dealer ихгүй юу? Тийм байна. Тэг ингээд зожиголкын дотор юмнуудаа одоо тэр хард тамхи байт юм уу? Юу байт те тэрийг ингээд хийгээд ингээд тэр ингээд зожиголконд хийж л ингээд product-а гаргадаг байхгүй. Тэгээд dresser гэдэг нь одоо хувцас шкаф те хувцсны шүүгээ dresser. Тэгэл одоо би ингээд drug dealer гэдгээл ингээд хэлж байгаа утгатай л баггүй. Ингээд I got to get paid те тиймэрхүү л.
гэж ойлгосон. Буруу ойлгосон байж магадгүй гэхдээ. 25 Lights дээр юу чиний яг юу тэр яг райм мут ч одоо ер нь маш их таалцсан одоо юу надад химнэл би гэдэг нэг байсан ч тийм хипхоп химнэл би сонсоход бол ер нь амттай тест юусэн шүү. Шиш Йоо баярлаа. Чиний ажил хэр байна да нэрэ? Юу хийж гин? Карантинаар юу хийв? Миний хувьд бол карантинаар бол надад ер нь нэг нөлөөлөөгүй ажиллаа бол ер нь яг өмнө хийсэн шиг хийж байгаа. Гэтэ тэг гэрээсээ түүнээс бол яг подкаст хийхэд бол бас нэг ч нөлөөлөг ягаад гэвэл одоо бид хоёр одоо онлайнаар хийж байгаа юм шиг онлайнаар хийх боломжтой. Тийм болохоор яг контент хийж байгаа хүнд бол нэг ер нь нөлөөлөөгүй. Яг энэ подкастыг жишээ нь бол яг бичлээд уулзсангууд хажуудаа хүнтэй яг ингээ суугаад ярих юм бол хамгийн гоё л доо. Ягаад гэвэл тийм яг гоё. Гэхдээ бас одоо энэ цар тахлын үеэр бас ингээд суухад бас нэг ялгаа байхгүй байгаа л да. Тийм шүү дээ. Тэгээ комеди хийхгүй удахаар ер нь яаж юм тиймэр санагдчихна гоё нөө. Би надад ер нь бол ер нь зэвэрдэг ягаад гэвэл энэ ч одоо баг сар 2 сар болох нөө комеди хийлгүүгээр би бас өөрөө 1 сарын сүүлээр яг 30-аас хүрэхийнхаа ойдоо нэг спешиалыг тоглолт хийчихсэн. Тэрийг ер нь хоошлуулахаар л болцсон байгаа л да. Яг л нөгөө юу дуугчин бол ер нь бол дуу хийх юм бол тэр дууга ганцаараа ингээ бэлдээд дуулчих болно. Комеди чинь заавалчгүй нөгөө юу үзэгчтэй хийдэг одоо яадаг бэлтгэл хийдэг яг үзэгчтэйхээ өмнө тий open mic ч юм уу тиймэрхүү ивентүүд дээр. Тэгээ бас нөгөө гадуур явахгүй болохоор joke олдох нь бас баг бах те ер нь. Joke олдно. Жишээ нь надад яг өнөөдөр нэг амар гоё joke орж ирсэн л дээ. Тэр нь юутай би байнга ер нь мэдээ уншдаг. Тэгээд ер нь дэлхийд даяар вакцинжуулалт эхэлсэн. Одоо Их Британд хүмүүс те коронагийн эсрэг вакцин хийж эхэлсэн байгаа. Тийм үү? Йоо. Тийм. Би тэгээ өөрөө нэг вакцины тухай нэг контент хийх гэж байгаа. Тийм болохоор яг вакцины тухай. Тэгээд нөгөө Америкт ч ерөнхийдөө тэгээ харуудыг маш их тайр сүнгөөр ялгуурладаг цагдаа нар ингээ бууддаг гэд янз бүрийн тэг хэрэгүүд үүсгэхдээ Жорж Флойд энтер гээд. Тийм. Тэгсэн чинь надад өнөөдөр нэг ийм жоок орж ирсэн л да. Энийг яг хэвээр англи хэлээр бол ойлгомжтой. Илүү punchline-тэй гэж. Илүү punchline ягаад гэвэл a black male in Wisconsin was shot multiple times with Pfizer vaccine. Мань ойлгохгүй нөө. Дахиад уншчих гэдэг. A black male in Wisconsin was shot multiple times with Pfizer vaccine. За. Нөгөөтэй ойлгохгүй. Нөгөө мэдээ. Яг үдвчид яг тайлбарлах юм. Жоок тайлбарлах тэнэг байдаг л да. Гэхдээ яг нөгөө Америкийн мэдээ уншингууд нь байнга тийм мэдээнүүд гарч ирдэг. Тэгээ black man shot by police юм black man shot юу нэ хар хайрстан буудуулчихлаа гэд. Тэгэнгүүт нь нөгөө вакцины ингээд шахуулах гэдэг юу жилдэг вүлээ? Shot гэж шүү дээ. Vaccine shot гэж нэрлэдэг байхгүй юу? Тэгэхээр a black man was shot with vaccine гэвэл бас яг үгээр тоглож байгаа юм л да. Ойлгосон л доо. Тэ. Shot лаа joke би үзэгчийн үүднээс дүгнэх юм бол яг хоо хүмүүс нэг гоо шаах бах уу. Ер нь надад бол Гэтэ энэ жоокнуудын асуудал нь юу вэ гэвэл эн чинь нөгөө масс зөвлөгдсөн жоок биш зүгээр нэгтэй Twitter дээр ялангуяа Америк гадаадд бичих бол хүмүүс ойлгоно энийг бол зүгээр надад гой санагдсан. Бас нэг жоок Монголд бол би нэг ерөөсө хизээж ярихгүй ягаад гэвэл хинч ойлгохгүй тэг хүмүүс гайхаашаа л да. Хоёр дахь жоок юу вэ гэвэл яг чиний нэг Mad Magazine илүү нэг ямар контент байсан бэлээ нэг тийм хууц мууц сонгодог тэр чинь нэг контент байсан. Copper Drop. Copper Drop. Тэрэн дээр нөгөө яасан штэ.
нэг 2 цаг байсан юм аа. Чи нэг 2 цаг гараад цаг сонгодог. Тэрийг үзэнгүүд надад нэг тийм жоохон тийм бас англи хэл дээр жоок орж ирсэн. Тэрний юу гэвэл ёо If my dick was a watch, I would call it Speedmaster. Yeah. Speedmaster. Нөгөө юу дээр чи Omega Speedmaster гэж цаг байсан шүү дээ. Нэг нь яг чиний. Тий. Тэгэнгүүт нь нэг тийм жоок юу ботсон байхгүй дээ. Жишээ нь өнөөдөр. Тэгээ Speedmaster гэвэл өөрийгөө бас хийж байгаа юм шүү. Гэхдээ тэр нь фаны л аахгүй дээ. Ерөнхийдөө цагаар тоглолцглоо тэгэнгүүт нь өөрийнхөөрөө бас тоглолцохоор тий хийчихлээ гэдэг. Тий. Энийг тэг монголчууд ярихгүй гэж юу? Энийг монголд ярихгүй. Нэгдүгээр Speedmaster гэж яг юу юм бэ гэж шүү дээ. Яг Omega цаг гэж хэлэх юм бол хүмүүс илүү сайн ойлгож магадгүй. Юу гэж хэлцгээ одоо тий миний боо цаг байсан бол би өөрийнхөө цагааг боо тийм хурдны мастер гэж хэлэх юм бол энэгтэй яг нэг ерөөсөө утахгүй болчихж байгаа байхгүй тий. Би тэгтээ яг хавар гэхэд одоо энэ карантин гайгуулаад вакцин хийгдээд юм гайгуулчих юм бол танай клуб нэгчих юм бол гэсэн үг шүү дээ. Би зүгээр нэг open mic-т норж үзснэ яарчсан. Тэгээд бүх юмыг л туршиж байгаа юм чи тээ. Алдах юм байхгүй шүү дээ. Юунд н орно open mic-т орно. Вау. Чи comedy хэр үздэг? Comedy юу? Тэг үздэг та хэдэг бол үздэг шүү дээ. Амар гоё санагддаг. Тэг би бас гадаад comedian-нууд бас та хэдэг подкаст-наас сонсчод хайлт үзчихсэн дээ амар гоё инээдтэй л мэл ойлгочихлээ л ямарчсан. Авч ил инээдтэй. Ямар гадны comedian-ыг үзчихсэн? Нөгөө нэг Аз юм блэ? Ronnie Chang уу эмгтэй эрэгтэй юу? Жимтэй нөгөө имч байсан, имч хийдэг. Ken Jeong. Тэр солонгосч лөө. Тий, солонгос гаралтай Hangover тоглож исэн баг юм уу үстэй. Тий, Hangover тоглож исэн тий. Ken Jeong. Ингээд дээ. Тэр айгу хорон жоо панчлайн нот юм бэл. Би бас нэрийг нас сайн санахгүй байна хүмүүсийн тэгээд. Тэр айгу инээдтэйс тий. Чамайг юу н ямар жоокууд инээлэгдэг? Намайг одоо Миний клуб биш юм байна гэхгүй юу? Гэхдээ чи инээдтэй штэ. Тэгэхээр ч өөрийгөө ингэж буруутгаад штэ. Чи амар инээдтэй. Намайг ямар жоок инээлэгдэг вэ гэхээр одоо жоохон dark humor гэх юм уу? Одоо ингэж ухцсан чинь ингээд яатсан ч үгүй дээ. Эсвэл ингээд нэг юм амар хүний ингээд нэг юм амар эвгүй болгосон мөртлөө инээдтэй юмнууд байдаг шүү дээ. Нэг яа тэгтээ ямар инээдтэй бэ гэж боддог. Тийм жоокуд л амар гой санагддаг. Хэрэг өсөл би ч юмд ер нь хоёр амар гоё dark joke-тэй хоёр комедианыг ер нь зүйлээ. За. Нэг нь бол Jimmy Carr гэдэг Английн комедиан. Jimmy дандаа one-liner дээр богинохон тийм дам punchline-тэй пак ингээд joke хэлдэг. Нөгөөх нь бол Christopher Titus гэдэг комедиан байгаа. Тэгээ тэр бол Norman Rockwell is bleeding гэдэг бүр special гарсан. Тэр special дээрээ бүр миний мэдхээр бүр амар хэцүү сэдвүүдээр joke яадаг. Юу нэг ээж нь амиа хорлсон гэж joke ярьсан. Дүүн илүү ихчин ч үлээ бас нэг юуны schizophrenia бас амиа хорлж исэн гэж ярьсан. Аав нь аригчин тэгээд бүр амар дандаа хамгийн одоо лалрын амьдралынхаа тухай бүр амар хөвгөлтэй funny joke-үүд ийцэн байгаа байхгүй юу? Тийм юмнууд жоохон инээлгээд дээ. Чи надруу юу яачаа дуусчаад биччихээрээ за. Тэгээ би бол яг тэрийг үзэл бүр амар яг биш үү. Би өөрөө тийм яг тийм dark joke-үүдийг хамгийн гоё инээдтэй ярьж байгаа комедиануудыг хайжсэн. Тэгэнгүүт нь Christopher Titus гэж олоод тэгэл вау. Үнэхээр тэ гайхалтай. Чи тэ клуб дээр ер нь dark joke ярьж үзсэн одоо хүмүүст crowd дээрж үзсэн үү? Зөндөө олоодаа үзсэн. Яаж юм гэсэн чи? Ян зүр байдаг.
Одоо тэгтээ энэ шалтгаал нь одоо жишээ нь идрээтэй ивент байх юм бол Dark Joke-ыг хүлээж авахгүй хүмүүс. Ягаад гэвэл нөгөө тухайн ивент тэрэндээ зориулсан хүмүүс ирж байгаа бах тий. Тухайн үед нь одоо жишээлбэл өнөөдөр идрээ байх юм байна гэдээ идрэгийн фэнүүд хурж ирэнгүүт нь яг тийм идрэгийн ярьж байгаа жоокуудыг хүлээж авдаг. Тэгэнгүүт нь бүр тэ Dark тэгсэн мөртлөө тэ хараалтай тэгсэн мөртлөө бас тэ жоохон тийм секстэй холбоотой жоокууд ярингууд нь яадаг ингээ унцдаг. Харин одоо жишээлбэл өөр өдрүүд дээр яг байх юм бол тэгвэл бүр амар гоё хүлээж авдаг бас үзэгчд байдаг. Тэгээ манайч чиг Вагнер сууж идэглэх те. Окей. Тэгээ ер нь бас нэг dark joke-нуудыг чинь арай тийм илүү заавал бүр илүү жоохон гүнзгэрсэн хүмүүс бол яадаг л да үнэлдэг. Аха. Тэгвэл монголчин бас комеди чинь шинэ урлаг. Тэгэнгүүт нь хүмүүс комедиг юу гэж ойлгодог гэвэл те одоо яг комедигийн яг хамгийн том хамгийн одоо нэрттэй гарсан комедиануудыг те идрээгээр одоо дүгнж байгаа. За комеди бол идрэгийн ярьж байгаа юм шиг комеди бол ийм байдаг юм байна гэдээ ойлгоцсон тийм стандарт тогтоосон гэж хэлэх юм уу? Хүлээлт. За иймэрхүү ийм бол комеди юм байт юм а. Тэгсэн мөртлөө комеди чи яг те чиний цомог шиг те маш олон төрлөө байгаа шүү дээ. Маш олон төрөл байгаа. Тэгээ сүүлд нөгөө нэг би тэр танай юуны чи бичлэгээ үзсэн чи нэг one liner залуу байлаа те. Ravioli тий ravioli. Тэр давгүй байлаа шүү дээ. Нэг хилээл явцдаг те. Тим төрөл бас орж ирсэн байлаа. Шин essential нэмэгцээл шүү дээ. Гоё лээ. Тэгээ энэ бас гоё ягаахгүй ягаад гэвэл монголчин комеди үүсээд нэг 6 жил болж байна. Тэгэнгүүт нь одоо жишээ нь би 3 жилийн өмнө одоо Монголд хурж ирэхэд one-liner ярьд. Тэгэнгүүт нь one-liner-ыг хүмүүс ерөөсөө хүлээж авдаггүй байсан. Тэгээ аль хэсэгт нь инээхээ мэдгүй байж байгаа те. Яг гинт гацч бацаад чанар бол. Харин одоо жишээ нь бид нар яг нэг улсын онцгой карантины үед улсын онцгой комеди хийснээс хойш бол хүмүүс илүү one-liner-ыг ойлгож дуртай хүлээж авсан байгаа. Тэгэхээр бас нэг one-line яг нөгөө онгоотой жоохон төстэй юм санагддаг надад л. Нөгөө яг хипхоп панч байхгүй дээ нөгөө рэперүүдтэй панчлайн хэлж яг тэрнтэй яг бол адилхан ингээд мөр ингээд дуслаа яг төгсгөлд нь панчлайн бам үгээр тоглоно нэр нь бас ер нь кул байдаг. Тэ би арц үзтээ карьераа нураачихгүй байгаасаа л гэж бодож байна. Тэгээ нураа комеди чи одоо дуулж исэн карьераа наач өстө тэнэг юм хийчлээ дээ их үедээ гэж бодож. Тэгтээ үдсээ далтаа явцсан. Хоёлаа яг сая өмнө ярьжсэн шүү дээ. Ерөнхийдөө хүн олон тэ чадвартай байх хэрэгтэй, олон юм үзэх ёстой. Одоо жишээ нь тэ чи влог хийх туршлагатай байгаа. Одоо подкастны бас нэг 2 дугаар хийсэн билээ подкастныхаа. Тийм бахуу. Тэгэнгүүт нь дуу үйдэг. Тэгэнгүүт нь комеди хийгээд бас нэг тодорхой хугацаанд тэгээ оптимикт яваад скиллээ сайжруулсан бол тэр нь яах вэ гэвэл одоо жишээ нь тэгээ өөрийнхөө тоглолтоо ингүүт нь яг дуудуулгынхаа хажуугаар ч бас хөөрхөн яах байхгүй тэгээ роуст мөс хийгээд ч юм уу эсвэл тийм авч яваа шүү дээ. Тэрдэл дээр бол амар гоё ер нь амар сайн хөгжинэ. Гэтэ би ингээд найзууд дундаа ингээд маазархаар бас давгүй болцоод байд шүү дээ. Ажиллаад байд шүү. Тэгэхээр бас боломжтой л. Comedy ярьлаа. Тэг хүмүүс ч бас ер нь чамайг бас янз бүрийн ивент дээр амар фристайл хийдэг тэр нь бас амар таалагддаг юм билээ. Тэр талаар яриад өгөөч хөө. Амьд яг тоглолтын үеэр фристайл хийх. Би ганц удаа л тэгжсэн нэг ганц удаа л тэгжсэн. White Rock гэж ярьжсэн л да. White Rock дээр ёо чамайг фристайл хийгээд алсан шүү гэж хүмүүс ингээ комент бичижсэн. Тийм. Тэгжсэн тэгээд нөгөө тухайн үеийн нөхцлөөд их нөлөөлт байхгүй зүгээр л ивэнтээ бол би нэг тэгээд байхгүй зүгээр гой санагдсан болохоор хаяа тимнүүд хийчдэг. Хийхгүй ч бас үе юм тэгэл тухайн үеэсээ л болдог. Тий. Гой байвал хэн ч гэсэн тэгэл гоё л байна шүү дээ. Тиймэрхүү. Тэгээс яг ингээд энэ хошин үед бас нэг манай нэг үзэгчийн асуулт байгаа. Хөлийн хуруу хөгтгөө.
Гүү. Одоо тийм байхгүй зүгээр. Баатрал энд буруутай. Дуучлаарай. Тийм фетиш бол байхгүй шүү хүмүүсээ. Нааг их тийм фетиштэй л гэж боддоо юм шүү хүмүүсээ. Тэгээ зарим үзэгчид бас жоохон буруу андуурсан байлээ. Ягаад гэвэл нөгөө чамайг нөгөө Кекс подкастт орсон гэж бодонгуудаа над руу баахан бүр болохгүй асуулт ирсэн байлээ. Яас өөр нэг үзэгчийн асуулт байна. Малгайгаа хаанаас авсан бэ? Тэгтээ нэг ISIS-ийн клипэнд тогложсэн малгайг яриад байхаа гэж бодож байна. Тэнхэр малгайг бол биш байхаа. Малгайг одоо малгайг хаанаас авсан нь одоо ямар ч шамаатай. Зүгээр л манай ээж л өгсөн баг төө. Амар удаж байгаа шүү дээ тэр болгоч. Нэг хар малгай л ирж байгаа. Наа чи надаас хүртэл асуугаад байдаг байхгүй. Инстаграмаар орж ирээд би зүгээр орхичоод идэх. Би санахгүй байна. Уучлаарай. Санахгүй болохоор хэлэхгүй байгаа шүү. За энэ бол гоё бас нэг үзэгчдийн асуулт надад амар ер нь таалагдсан 23 дугаар сургуулийн хамгийн гоё дуусамж юу байсан бэ? Бид нар яг бөөндөө яг гоё найзалдаг гэсэн. Яг ангиараа одоо тустай байна гэдэг. Миний хувьд л та зүгээр бүгдэнтэй айгу дайггүй харилцаатай, бүгдэнтэй кул, айгу ийм гоё харилцаатай байж байгаа төгссөн. Тэр нь л яг гоё дурсан юм уу та тий. Бүгдэнтэй л айгу дайггүй харилцаатай, бүгд гоё найзууд болоод төгсөж исэн санагддаг юм аа. Тийм л. Тэгээд өөр гоё дурсамж гэвэл бид нар бас нэг яг бас дотроо бас нэг сайн нийлдэг найзууд гэж байдаг. Тэгээд тэднэртэйгээ цагийг өнгөрөх айгуу дуртай байсан. Тийм л дурсан. 10 жил тэг нэг тиймэрхүү л юм дөө. За Бекман эрх зүйн чиглэлээр яагаад энэ чиглэлээр сурахаар шийдсэн бэ? Мөн бас дипломын ажил ер нь хэр явагдаж байна? Дипломын ажил нөгөө сэдвээр хамгаалах уу гэх гээд байсан шүү дээ, тий. Нөгөө сэдвийн талаар ярих гэж байгаа хэрэг. Би яаж яг үннийг хэлэхэд яг тэр сэдвээр яг бичээд судалгаа хийгээд эрх зүйн орчин ямар байна инээ тэрэ тэднэртэйгээ ингэж уялдуулаад нэг юм бичээд өгч болно. Өөрийнхөө гоолыг бол бүр маш тодорхой хэлсэн. Гэхдээ би айж байгаа байхгүй юу? Яг үннийг хэлэхэд чи яг дарааны карьерт нөлөөлөх юм байж магадгүй шүү дээ. Тэр утгаараа тэгээд би бас цааш нь үргэлжлүүлээд эрх зүйн чиглэлээр Монголд ажиллах хэсэгтэй сайн ихтэй биш байгаа. Тэгээд ерөнхийд нь тэр талынхаа асуудлыг жоохон хоош нь тавьцаа одоо зүгээр өөрөө дуртай юм аягээл явж байгаа тий. Эрх зүйн чиглэлийг яагаад сонгосон бэ гэж би бас андуурахгүй да. Одоо ингээд цэрэгт явчлаа. Тэгэн гутлаа. За энэ одоо Монголд яад тий. Төрийн байгууллагт ажиллавал хоолныхоо загт хүрчнэ тий. Одоо би гэдгийг давчлаа шүү дээ. Ерөнхий боловсролын сургууль төгслөө. Эрэгтэй уу яад энэ цэрэгтэй байх хэвээр. Тэгэн гутлаа төрийн албанд ажиллахын тулд яад эрх зүйн дор хаяж бакалавртай байх хэвээр. Тэгээд би зүгээр тийм хямдхан юм горьдсон байгаа байхгүй юу ер нь бол. Тэг яг үүндээ тэр нь миний дуртай юм бас биш. Гэхдээ хэрэгтэй. Тэг зүгээр тэгж одоо сонгоцсон юм бэлээ. 3-4 жилийн өмнөх өөрийгөө бодсон гот. Тэгэл сонгоцсон. Тэгээ эрх зүйн чиглэлээр ингээд тэгээд бараг 4 жил ингээд сурангууд яг чамд яг хамгийн амьдралд за энэ үнэхээр хэрэгтэй байна гэсэн юу байсан бэ? Эрх зүйс сурах үед явцад яг эрх зүйн салбараас чи эрх зүйн одоо надад нэг амьдралд хэрэг болоод байсан юм гэвэл юу гэмдэ одоо жишээ нь чи цагдаатай таарна шүү дээ. Тэгэхэд чи хууль мэддэг бол тэр хүний өөдөөс аргумент дэвшүүлж болох байхгүй хуулийн дагуу. Тэгэхгүй бол одоо дээрлэхүүлэх магадaltaй л гэсэн үг байхгүй юу? Ер нь бол.
хүнд дээрлэхүүлэхгүй л нэг зэвсэг гэсэн үг байхгүй. Тэгэл болоо ер нь л. Хөөлөө мэддэг байвал дээрлэхүүлэхгүй. Одоо энэ ч айгу ийм балмад байгаа юм ингээд сонсоход бас ийм мөөхөр сонсогдож байгаа юм. Гэхдээ нийгэм тийм л байна угаасаа тий. Чи гараад зүгээр ингээд юмаа хийжсэн чинь нэг цагтаа хурж ирчээд болохгүй гэж хэлж зүгээр тэр нь хууль зөрчөөгүй юмыг цагтаа яриад болохгүй гэсэн байж болно шүү дээ. Тэгэхэд тэрийг мэддэг байгаад өөдөөс нь юм хэлж чаддаг байх л тийм л юм. Одоо манай Монголын нийгэмд бол нэс баг өөрөө ч нэг ажиллахгүй тийм л юм байна. Ромын бүр зүр цэцэн үг байдаг юм аа. Хууль мэдгүй байх юм бол хүн үддэг, гимтдэг гэд. Гэ магтаал орчуулах юм бол хууль мэдгүй хохирно л гэсэн үг шүү дээ. Хохироод дуусна. Би яг цаа мэддэгч лаг сурдлагатай сайн нэг цороод юм чи байхгүй л дээ зүгээр яг уу хэрэгтэй гэж боддог. Зөв. Тийштэй энэ чи ургаж гин үү? Үсээ засуулмаар байна. Тэг үс ургаж гин. Нэр Виас чи энэ талаар асууж ирсэн. Чиний үс яаж гин? Үсээ яаж гин? Иймэрхүү л байна. Би өөрөө хусчдаг болохоор. Гэтэ нөө залхуураа тусахгүй байгаа. Иймэрхүү. Тэгээ утахгүй үсээ засуулна да. Эх 7 хоногоос ахуулаад эх 7 хоногт гэхдээ үсчээ ажиллахгүй юм шүү. Тийштэй 32 байгууллага ажилд орно. Тийм. Үйлчлэгээний байгууллагууд донд үсчээ ороогүй байлээ дээ. Ороогүйсэн. Бэк юу гадаад Бэк гадаад явах төлөвлөгөө хийвэрэ байгаа юу? Хийвэрэ. Явна л гэж үзэн штэ ер нь явсан дээрээ. Хаашаа явмаар байна? Би одоо яг залуу байгаа дээр бол Америк үзчихмээр л байна. Тэгээд дараа нь ингээ хүмүүсээ ингээд гой хэрэгцээнүү чаардагдаад эхэлнэ шүү дээ. Одоо би тэр Америкт очиж яах гээд байна те. Алцах гээд байгаа байхгүй гой ингээд тэр бужигнаан дунд орж бас нэг хэсэг ч гэсэн хугацааг өнгөрүүлж үзмээр байна. Би мэдгүй юм чи. Энд одоо ингээл амьдарч ийсэн те. Улаанбаатарт гарч ич үзэв шүү дээ. Тэгээд тэнд очиж нэг бужигнж үзснийхаа дараа нэг юм ойлгоод авчихна. Тэгээд Европын орнуудад л амьдрал зүгээр ах л гэж бодож байгаа. Ер нь амьдралыг бол энэ төсөөлж байгаа л доо нэг муулаад яг гоё одоо ирээдүйтэй орно штэ 70% залуучууд те Улаанбаатар хот ингээд ийм гоё бас бужигнахаа л. Гэтэ бас тийшээ яваад ингэчээд тэгээд ирвэл гоёлах гэж. Явнаа ямарч. Зөв. Би бол яг нэг эсрэгээрээ байр суурь дээр байгаа. Би чинь нэг 3 настай да гэр бүлтэй газар Европ руу яваад Пошт Германд амьдраад одоо Монголд ирээд 3 жил байгаа. Ер нь цаашдаа Монголд амьдрий гэж бодож байгаа л да. Тий хараа хүмүүс яг байхгүй юм нь хэрэгтэй байхгүй. Одоо чамд энд гэхдээ ер нь хэцүү юм байгаа юу? Ер нь одоо ингээд чи ингээд энд миний хэлний бэрхшээл гэхгүй Монгол хэлний муу мэдлэг бэрхшээлтэй байна гэхгүй. Чи тэгтээ амар сайн байж одоо 3 таатаа явсан. Тэгээ энэ дээрээ дөнгөж 3 жил болж байгаа гэхэд зарим хүмүүс ч бүр ярьж чаддгүй юм л шүү дээ. Ер нь бол тэр чи бүр монгол хүмүүстэй подкаст хийгээд ингээд ойлголцоод байгаа гэдэг чинь сайн л байна да. Сайн биш. Баярлалаа. Гэтэ энэ бас учиртай яагаад гэвэл би нэг өөрөө монгол хэл дээр нэгдүгээр амар инээдтэй байгаа хгүй дээ. Би тэ ерөөсөө монголоор муу ярьж байгаа мөртлөө монгол хэллээр ингээд подкаст хийгээд тэгэнгүүт нь юу анзаарагдсан бэ гэвэл ингээд ингээ багаар ингээ сайжраад байгаа хгүй дээ. Подкастын чанар гэсэн мөртлөө бас миний монгол хэлээс сайнаар нөлөөлж байгаа. Яг л хүнтэй бас яриа өрнүүлэх чинь бас чадвар. Тий. Чи бас тэгээд гадаадын лейблүүдтэй ер нь холбоо байрсан гэж хэлсэн. Тэр талаар бас яриулаас үзэгчтэй сонирхолтой байна. Холбоо байрсан ч нэг юу үлээ. Тэгээ Бээжингийн Slow Cook гэдэг нэг тийм DJ нарын тийм юу байдаг хөхгүй.
Тэг юу лээ тэр чинь DJ-ийн community гэдэг Монголын байхгүй. Manchester Монголын одоо Manchester-тэй адилхан байхгүй. Тэндээс ингээд над руу Curtis гэдэг нэг залуу солонгос залуу шүү дээ. Солонгос залуу холбогдоод тэгээд чиний ингээд track чи ингээд авмаар байна ингээд Bandcamp дээр ингээд home fitness гэдэг ингээд дэлхийн ингээд улс орон бүрүүдийн ингээд хөгжмнүүдээс авч ингээд нэгтгээд ийм альбом шиг гоё юм хийж байгаа маа те тэр нь чиний ингээд track-ыг хиймээр байна. Чиний зураг хэрэгтэй. Тэгээд чиний ер нь жоохон мэдээлэл хэрэгтэй мэрэгт. Би тэрийг гэхдээ явуулаагүй л дээ. Тэгсэн чи яаж байгаа чи нэг юм эвлүүлээ зураг мураг хийгээд болгоцсон л л. Тэгээд гадаадын юм дээр гарч ирсэн. Тэгээд юу гэсэн шүү дээ. Ямар дуу ирсэн? Ерөнхийдөө зөв гэдэг дуу байсан. Ерөнхийдөө зөв. Тэ чайгаа тийм электроник гоё юм шиг байлаа. Ер нь гадаадууд гоё юм шиг л. Тэ над руу тэ хаяа нөгөө нэг DJ нар сетэндээ оруулсан ингээд тоглож моглож байгаагаа сторид бол явуулж моглол байд шүү дээ. Дайжгүй байлгүй дээ л ч за гоё юм байна. Cool. Чи ер нь гадаадын яг чиний тэ ирээдүйд ер нь хамтарч ажиллая гэсэн болсон артистуудаа нэрлэх боломжтой юу? За би одоо Lil Yari гэдэг нэг рэпер тэрнтэй бүгд. Тэгээ миний хамгийн том гол нэг зорилго бол би Shake West-tel дуу хийж үзээр байгаа юм. Тэгээ Shake West-тэй дуртайх гэдэг. Shake West-tel юм хийж л гоё даалагч. Өөр нэг горцсон малах та өөрөө л юм явчих. Яс юу магтмаар байна гэвэл яг чиний Mad Magazine-д өгсөн нэг 10 дуу гэх контент байсан чинь миний тэр бол үнэхээр амар яг тий кул байсан. Би яг дийлэг дуунуудыг би бол мэдчихсэн. Гэхдээ яг тэр чиний тэр дурдсан тэр эхний Japanese Tiger юу вэ? Fishman's. Fish Fest. Тэр үнэхээр амар кул юм байлаа. Япон хэл дээр тийм жоохон reggae vibeтэй. Пүүх. Тий. Тэр миний агаасаа хамгийн дуртай хамтлаг. Тий. Dream Pop гоё. Дандаа сонсох болгонд гоё мэдрэмж өгдөг тийм Япон. Баярлаа. Тэр таалагдсан бол яамаа да нааштай нэг хүмүүс үздэг юм дөө тэгэл тэгсгээл хайчтай. Юу гэж комментлах вэ? Юу гэж комент ичих вэ? Юу би бодлоо энэ дээр юу гэж хариулах вэ? Хоёлаа ер нь адилхан юм байна даа л гэж хэлчихсэн. Тэгтээ тэрний яг гол хэсэг нь юу вэ гэхээр амар гоё үнэн ч хэсэг бүлэг хүмүүс байдаг байхгүй. Ингээд юм ингээд бид нарыг ингээд үзчихэд цөөхөн гэхдээ бас чанартай хүмүүс байдаг нь хамгийн гол хэсэг нөхгүй юм. Амар massive ингээд одоо зарим ингээд хүмүүсийг харж байхад баг юу ч хэлсэн гоё тийм гоё гэдэг ингээд автоматар хүлээн зөвшөөрөгдөхөөр болчлоо шүү дээ. Биднес ч тийм ирэх байхгүй шүү дээ. Нэг алдаал гаргавал тэгэл алж урж тасдахад бэлэн байж байгаа юм чи тэгэл. Би гэхдээ нэг юм дээр энийг амар анзаарсан ер нь ингээд битүүрийн яриа чинь бас хөгжилтэй мөртлөө бас ингээд гой юмнууд ярьж байгаа. Тэгэнгүүт нь жишээ нь амар илүү entertainmentтэй жоохон тийм шивнэ ч юм уу тийм юм ярингуут нь бол одоо чинь Keks podcast-ыг ярмаар л байна л да. Keks podcast-ыг ерөнхийдөө те секси талаар ярьсан чи хүмүүс бүр амар үзээд битүүраас гайхаад Өөсө тийм контент яг үнэндээ байгаагүй шүү дээ. Тэр чи одоо үчи шивнэ гэж нэг сонирн байсан. Монгол ер нь тэр тал дээр хамгийн хаалттай орон хിവэрэл байгаа шүү дээ. Олон нийтийн хэрэгслэр одоо чамайг ирэхээс өмнө нав жоохон бахад үчи шивнэ гэж сонирн байдаг гэсэн зэ. Олон нийт төрдөг. Тэрэн дээр ингээ секс мекс эротик өгүүлэг нэг тиймэрхүү өрнөд бичигддэг. Тэгээ шалтан хөхтэй зурагтай. Тэгээ C1 дээр бас нэг тийм нэг юм сексийн талаар ярьдаг нэг нэвтрүүлэг явдаг. Тэрийг гамбуур шүтэлдэг. Тэгээд нэг тиймэрхүү юмнуудаас цаашаа байхгүй ш. Тэнгуүтэ одоо манайс үеийн залуучууд те секс амьдрал ямар байна нэ тийм юм ингэж ярих нь айгу хэрэгтэй байхгүй зарим талтай. Тэгээд айгу нүдэ болсон гоё.
гоё подкаст гэж бод. Харин яг чиний хэлж байгаа юм шиг те нийгэм сексийн тал дээр бол хаалттай байгаа, харин октод бол нээлттэй байгаа. Энэ бол имгнэл байна гэхгүй юу? Тийш тогтод ч амар эрэгтэй хүмүүсээс айгу амар болсон шүү дээ. Эрэгтэй хүмүүс яг үндэ худлаа штэ. Тэгэл нөх амар аман дээрээ ярьдаг мөртлөө тэгэл яг үндэ эмэгтэйчүүд чинь л хамгийн амар байгаа штэ. Харин тийш дээ. Ярихаас тайшгүй дээ манай эрэгтэйчүүд ч. Тэгээ яг нэг манай ирчүүд чинь тэгээд аман дээр тэгээ яаш юм дээр бол манай октодыг амаарал тэгэл аргалдаг штэ зүйлд нэг. Амаараа л аргалж ин да. Аман дээр л судлаа штэ тэгээд. Йоо танаа найз чинь бүр яг подкаст нэмэр гоётэй байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг гоё орж ирж байна. Тий байхгүй орж байгаа. Яг үндэ найз гэж надад байхгүй л дээ. Энэ зүгээр миний төсөөллийн найз зөхгүй. Одоо би гэртээ ганцаараа. Никотины баачка юу? Никотины баачка, Butterfly бас тийм төсөөллийн найз нөхгүй. Никотины баачка. Энэ болохоор манай гэрийн дуу хоол байхгүй. Цэндо гэдэг нэртэй. Гэрийн дуу хоол. За ер нь маш өргөн сэдвээр ярьлаа. Тэгээд бэк өшөө яг чамтаас үзэгчтэй бол надад ер нь хэлмээр байгаа зүйл ер нь юу байна? Би бас магадгүй зарим чиний ярмаар байгаа сэдвүүдээр яриаггүй юм бол ер нь ярьчих болно шүү. Надаа яг ярмаар байгаа сэдв гэсэн байхгүй. Асуулт арай асуусан баярлаа. Тэгэхгүй бол ингээд чимээгүй айгу эвгүй байдал үүсэх гээдсэн. Хойлоо тэгвэл яг нэг тийм тэ бясалгалын контент болоод хойлоо гэгээрээ шаагаад тий. Тий бясалгаа шаагаадахгүй тий. Чимээгүй суугаа 30 минут чимээгүй суугаа шаагаад. Гэ нэг яриад ах юм байхгүй ямарчсан тэгээд хүн болгон өөрсдийнхөө дуртай юмыг хийж байгаа надад айгүй таалагдж байна. Жижигс одоо өөрийнхөө хүссэн юмыг хийж байна. Энэ ирчээрээ цаашаа яваад байгаасай. Тэ дэлхийн мөнгөний нөөц биднэрт хүрэхгүй гэсэн юм байхгүй. Тэрнээс чи юу хийж ин хүссэн хэмжээгээр авч болно. Дэлхий бид нар сайхан нээлттэй байна тий. Тэгж л бодож байна да. Баярлаа. За тэгээ энэ дугаарын зочин бэлгүүтээ Бекатрина байла. Тэгээд Бектэй урлаг хүлээж авсан маш баярлалаа. Тэгээ үзэгчтэй хэрэг Бектэй дугаар таалагдсан бол Бекийг @litgute гээд Instagram дээр дагаарай. Мөн бас Бекатрина гээд YouTube channel нь байгаа. SoundCloud нь бас Бек гэж байгаа. Тийм болохоор хөгжмийн сонсоод бас Apple Podcast дээр дуунууд нь л орсон байгаа. Судалдаж аваарай, гоё дуунууд байгаа шүү. Баярлаа. За баярлаа. Шинэ жилийн төрөгээ бас.